За сайн байцгаана хүүхдүүдээ. 3 дугаар хичээлийнхаа гэрийн даалгаврыг хийцгээе. За 3 дугаар хичээлийн гэрийн даалгаварт маань К, Л, М, Н цэгүүдийн проекцийг байгуулнаа. За мөн утгуудын ямар хэдгээр октант байрлаж байгааг хэлнэ. За тэгвэл хэдүүлээ К цэгийн хасах 10 нэмэх Y нь нэмэх 40, Z нь нэмэх 35 гэсэн утга байгаа учраас энэ маань 5 дугаар октантад байрлаж байна. За тэгвэл одоо бүгдээрээ яах юм? Хасах 10, X нь хасах 10 энэ чи К цэгийн X утга байрлаж байна. За хасах 10 дээр К цэгийн X утга. За харин нэмэх 40, Y нь нэмэх 40 гэсэн хэмжээ байна. За нэмэх 40 дээр тавилаа. Z нь нэмэх 35. Эндээсээ багш нь шууд шугамаараа холбоод байгуулалтын холбооны шугам буюу за X, Z тэнглэгтэйгээ параллел, Y тэнглэгтэйгээ параллел шулуун татаж өглөө. Тэгэхээр энэ дээр яах юм бэ гэхээр тэмдэглээд өгнтэй К Y нь нэмэх 40 гэсэн утга энэ за энд байгаа. К Z нь энд байна. За тэгвэл К Z К X хоёрын огтлцол дээр К Z-ийн 2 проекц өсөж байгаа. За энд К Z-ийн 2 проекц өслөө. За К X К Y огтлцол дээр К цэгийн 1 проекц өсөж байна. За одоо тэгвэл бидэрт мэддэхгүй байгаа К цэгийн 3 проекц. За тэгвэл К Y-гээ бид нар яах юм? Нэмэх Y байгаа К Z-тэй огтлцуулахын тулд эхлээд К Y-ыг шулуунаар татаж өгнө. За ингэснийхэн дараа шугам аваад К Z-гээ явуулах нь байна. Энэ огтлцол дээр бид нар юу үсэж байгаа юм бэ гэхээр К цэгийн 3 проекц үсэж байгаа. За одоо хэдүүлээ цэгээ тэмдэглээд тодруулаад өгнө. Тэгээд бидний зураг маань дуусж байна. За К1 KX KY дээр К цэгийн 1 проекц, KX KZ дээр К цэгийн 2 проекц, KY KZ дээр К цэгийн 3 проекц үсэж байгаа. За тэгэхээр энэ дээр Y утга маань энд байх нэ. За ингээд 5 дахь октантын зургийг байгууллаа. За дараа нь тэгвэл хэвдүүлээ 6 дугаар октантын байрлаж байгаа хасах нэмэх гэсэн утгатай дээр байгуулъя. За тэгвэл одоо бүгдээр яах юм хөгдлөө шугамаа авлаа. X-ийн дагуу. За X-ийн утга нь хасах 30 гэж. За хасах 30 дээр багш нь авлаа. За тэгээд Y-Z-ийн утга нь за Y нь хасах 30. Тэгэхээр хасах утга маань дээшээ учраас хасах 30. Харин Z нь нэмэх 45 учраас за энд ойрлох нэ. За тэгвэл хэдүүлээ хасах 30-аас шугамаа татаж өгөх нь тийм ээ. За энэ дээр нарийн зураасаар за шугамаа байрлууллаа. Өөр дэвтэхнэр ингээд харуулчихв. За хасах 30 буюу энд L цэгийн 1 проекц, энд L цэгийн 2 проекц өсөж байна. За тэгвэл гортгоо аваад L-ээс
ёстой. Энэ дийл эргийг үсгэлээ. За дахиад шугам авлаа. За эндээсээ 45 дээр. За тэгээд тийшээ гэлцүүлээд өгнө. За жоохон зөрчлөө. Эсвэл зөрчлөө. За одоо зөрөхгүй байна. За одоо багш нь юу байгуулсныг таад таруулах. За эхлээд цэгийг өгч. За энд бидэрт ээлцгийн 3 прогц, ээлцгийн 2 прогц, ээлцгийн 1 прогц үсэж байна. За одоо хэдүүлээ. Lx нь хасах 30. За Ly нь мөн хасах 30. За Lz маань болохоор нэмэх 45 гэдэг энэ дээр байна тийм ээ. За тэгвэл Lz-ийн 3 прогц маань энд байж байна. За Lz-ийн 2 прогц маань болохоор Lx, Lz-ийн огтлцол дээр үсэж байгаа. За Lz-ийн 1 прогц маань энд үсэж байна. За ингээд 6 дугаар октантад байрлах Lz-ийн прогцыг байгууллаа. За Ly маань 30 дугаар буцаад энэ талтаа ирж байгаа гэдгийг санана. За тэгвэл одоо бүгдээрээ яах юм бэ гэхээр дараагийн m болон n цэгийн прогцыг байгуулъя. За m цэгийн прогцыг байгуулахын тулд багш нь бүх утга нь хасах байна гэдгийг бүгдээрээ санана тийм ээ. За тэгэхээр хасах утгууд маань за эхлээ шугамаа авна бүгдээрээ. За хасах 40 гэдэг утга байна. X нь за тэгэхээр хасах 40 дээр тэгэлж өгнө нэ. За мөн Y нь хасах 20, Z нь хасах 25 гэдэг хэмжээ. Ай зааж. Одоо тэгвэл хэд байгуулалтуудаа бүгдээрээ харъя. За огтлцол үүсэж байгаа цэгүүд маань энд гарч байна. За тэгвэл одоо бүгдээрээ x нь хэл юм бэ? Хасах 40 гэдэг хэмжээ байгаа тийм ээ. За mx маань энд. За my маань тэгвэл my маань хасах 20 гэдэг хэмжээ. mz маань болохоор хасах 25 гэдэг хэмжээ байна. За тэгвэл mx, my холбоод mc-ийн 1 прогц үсэж байгаа тийм ээ. За 1 прогц маань энд үсэж байна. Харин mc-ийн 2 прогц маань mx, mz огтлцол дээр үсэж байгаа. За mc-ийн 3 прогц маань my, mz дээр үсэж байгаа. За тэгэхээр энд гарч ирж байна. За тэгэхээр эндээс гортгоороо за багш нь та хэдэд шууд татаад өгсөн байсан учраас гортгоороо my-ийг 2-оос яах ёстой. Гортгоороо татаж өгнө шүү дээ тийм ээ. За эндээс энэ хооронд татаж өгснөөр my маань энд гарч ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр эндээс my-ийг энд my болж байгаа. За ингээд 7 дугаар октантад байрлах цэгийн прогцыг хэдүүлээ байгууллаа. За дараа нь 8 дугаар октантад байрлах n цэгийн прогцыг байгуулъя. За n цэгийн прогцыг байгуулахын тулд хасах, нэмэх, хасах гэсэн утгатай. За x нь хасах 50 гэсэн утга байна. За хасах 50 дээрээ цэглээд өгье багш нь. За y нь
Y нь нэмэх 60. За 60 гэсэн утга дээр цэглээд өгье. Z нь хасах 15 гэхээр доошоогоо учраас энд байх нэ. За одоо яах юм бэ гэхээр шулуунаараа холбоод байгуулчих. За 60 гэсэн хэмжээгээрээ байгууллаа. За энд шугамгүйгээр явчих. Тэгэхгүй бол доошоогоо учраас юу байж. За дэлгэж гинэ. За дараа нь энэ дэр майдл. За одоо бүгдээрээ яах юм бэ гэхээр энэ цэгийн x утга нь аль юм бэ? За x утга нь энд байгаа тийм ээ. За тэгвэл энэ цэгийн y утга нь аль юм? Энэ цэгийн y утга нь 60 гэдэг утга энд байна. За энэ цэгийн z утга нь хасах 15 гэдэг энд. За тэгэхээр эндээс энэ цэгийн нэг прогц маань энд гарч ирж байна. Энэ цэгийн 2 прогц нь болохоор энд гарч ирж байна. Одоо бидэрт 3 прогц хэрэгтэй. За 3 прогцыг яханд бол бид нар координат хийхээсээ гортгоороо 60 гэдэг хэмжээг хэмжинэ. За y нь 60 гэдэг хэмжээ байгаа шүү дээ. Тэр хэмжээгээрээ нэмэх утгатай байгаа учраас за энд гаргаж ирнэ. За энийг яах юм бэ гэхээр энээсээ энэ z-ийг олох болчихно шүү бид нэ. Шоглон татаж өгөх байна. За энэ огтлцол дээр юу үсэж байгаа юм бэ гэхээр энэ цэгийн 3 прогц үсэж байна. За тэгэхээр 8 дугаар актант дээр 3 хавтгай маань давхцаж харагдаж байгаа гэдгийг ажиглан тийм ээ. За тэгээд энэ y-гээ энд авчирснаа тэмдэглээд өгч. За та хэд маань ингээд тэмдэглэгээ бүрэн хийгээд 6 зураг дэлгээгээрээ өгдөө дээ. Баярлалаа, баяртай.